Манай намын төвшүүлсэн мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хууль эрхцээ одоо хүрээнд парламентыг удирдан ажиллаа гэдэг үүрэг чиглэлийг өгдөг. Тэр ийм чухал байгууллага байдаг учраас аль нь л намын дүрмийн дагуу аль нь л намаасаа сонгогдсон албан тушаалтнуудын хоорондын ийм асуудлыг зөвхөн хоорондоо энэ бүлэг дээр ирээд хоорондоо хэм хүчилтээд шийдэ гэж хайж болохгүй хаа гэж бодож байна. За яг ингээд энэнийг шийдэх ёстой атсан нам ийм хариуцлагатай хандаж байхад манай нам ч гэсэн хариуцлагатай хандах ёстой л гэж бодчихлоо. Ерөнхий сайд асан оюун эрдэнэ төр хороо байгуулах гад өөрийнхөө өнгөрсөн 5 жилийн хугацаанд хийсэн ажлуудаа бараг шалгах шахуу төр хороо байгуулах гэдэг шүү дээ. Тааж танхимд байсан. Энэ юу зөв юм уу? Оюун эрдэнэ гэдэг хүн одоо төр хороо байгуулад явах нь 900% гэдэг юм уу? Яг тэр хүний планкан дээр явчихна. За энэнийг олон хүмүүсийг байгуулаасаа гэж бодчихсон. За ингээд энэ хүн дээр ирсээ зарим нь зөвхөн ухаан удгийг нь яриад, зарим нь зөвхөн аптекийг нь яриад, зарим нь зөвхөн одоо жишээлбэл нөгөө 5-7 бүлэг ордуудын лиценз олголт энтрийг яриад. Тэгэхээр энэ бол нэг бодлын нэгцэн асуудал байхгүй. Хэрвээ одоо дараагийн 4 жил санийх шиг зөвхөн ухаан удгийг нь яриа, зөвхөн аптекийг нь яриа, зөвхөн одоо нөгөө лиценз олголтын яриа гэдэг ингэж яриул дараагийн сонгуул хүртэл бас нэг ярианы сэдв болоод нийгмийн бухимдуулалт дуусгах. Гэтэ энэ бүгдийг үл ярих цаг нь бол болсон гэж бодож байна. Шалгаж чадах болов? Одоо энэ чинь ганцхан оюун эрдэнэ гэдэг хүн арахгүй. Яг тэр үний планкан дээр явсан. За яагаад бас планкан дээр явсан бэ гэхээр нууцаас олон аптек грээнүүд бол гарах ёстой гэж бодож байна. Та бүхэн сая зах цухаас нь харсан баг. Гэхдээ энэ бол өмнө нь нүүрсний сонсголын үеэр ил болсон грээнүүд байсан. Үлдснүүдийг гарах ёстой. Хамгийн гол нь 2019 оны үндэсний аюулгүй байдлын зөвлөмжүүдээр үндэслэж энэ шийдвэрүүдийг гаргасан байна гэж ойлгосон. Сая өчигдөр аль хүлээ сайтн дээр тэгээд одоо юмнууд нь бол мэдээлэлүүд нь бол нэлээд гарцсан байлаа. Тэгэхээр энэ шийдвэрүүдийн араас өнөөдөр тэр төр хороонд ч ганцхан оюурт орохгүй шүү дээ. Ганцхан ардын намын гишүүд орохгүй. Энэ чинь угаасаа хуулиараа хоёр талаасаа намын төлөөлөлд угаасаа орох хэрэгтэй. Яг байнга харин би тэгэхээр өөрөө ч яг асуултанд хариулж яхад чинь. Тэгэхээр энүүнд чинь яг нөгөө намын төр хороо гэдэг үл яг байнгын ороотойг адилхан улсын хурлын тухай хуулийн дагуу. Тэгэхээр байнгын ороон дээр айл нэг байнгын ороон дээр ганцхан ардын нам байгуулж болтгүй. Угаасаа намын төлөөлөлд орох хэрэгтэй. Тэр хүмүүс маань өөрснөө ажиллаад тэр мэдээллүүдийг аваад за ингээд олон нийтэд мэдээлэх нүүрэг нь бол би байгаа гэж бодож байна. Хэвлэл мэдээл олон нийт та бүхний ч гэсэн үүн дээр дэмжиж хамтран ажиллана гэж бодож байна. Одоо ингээд ялангуяа аптекийн олон асуудал дээр бол хэвлэл мэдээл олон нийт ялангуяа нэлээд шаардаж ямар их мөнгө үүний цаанд байсан бэ гэдгийг бас хараад мэдээлж байгаад бас одоо би бол хувийн хувьд бол бас талархалтай хандж байна. Тэгвэл бид нар ч энэ мэдээлэл байхгүй. Энэ чинь нууцад оруулдаг журам нь ахаад нууц юм байна. Тэгэхээр одоо яг үнийг хэлэхэд сайн нөгөө нэг төрийн байгуулалтын байнгын ороон дээр ингэж л хийдэж штэ гэл тэгээдсэн штэ. Яг би бол ягаад нэг зах цухаас нь мэдэж гинэ гэхээр ямар ч байсан нууцад оруулах ёстой гэж тагнуулын байгууллагаас энэ объект ч гэдэг юм уу, энэ төсөлч гэдэг юм уу, энэ асуудал бол нууцад оруулах ёстой юмаа гэд алан бичиг өгөх юм бол тэрүүнийг нь нууцад авах хийж болдог. Гэхдээ ер нь бол тэр журам дахиад нууц байхгүй. Тэгэхээр шийдвэр нь нууц байхыг бол бид нар одоо бас ойлгох гэдэг. За Монгол улсын батлан хамгаалалттай холбоотой ч гэдэг юм уу олон асуудлуудыг нууц авах бол тэр чинь бүхэлдээ уулсан юм чи ойлгоо. Гэхдээ одоо нөгөө талдаа байгалийн баялаг бол үндсэн хуулийн дээр ард түмний эн чинь бидний өөрсдийн баялаг шүү дээ. Өнөөдрийн улс төрчид хэн нэгэн ямар нэгэн албан тушаалтан үүсгэж байгаагүй баялаг. Тэгэхэд үндсэн хуулийн дээр тэгж тунхалчаад нөгөө талдаа хэдхэн хүмүүс суужгаад гарын үсэг зураад энийг нууцаар гэрээ байгуулсан л иргэд бухимдаад байгаа. Бидний өнөөдрийн бухимдаад байгаа олон асуудлуудтай харьцуулах юм бол энэ гэрээний дүн бол бүр аимшигын дүн байна. Бид нар ч тэр юмнуудыг бол сайн мэдгүй байгаа даа. Тэгээд өнөөдөр төрийн байгуулалтын байнгын ороон дээр энэ үндэсний аюулгүй байдлын зөвлөлтөөр гишүүн байсан хүн бол бараг байхгүй бидний дунд. За дээрээс нэмээд энд би одоо сайдаа хугацаанд нэг л удаа үндэсний аюулгүй байдлын зөвлөлтөөр оруулж асуудал танилцуулж үзсэн. Тэгэхээр тэрэнд процесс яаж явдгийг ч сайн төдийлэн сайн мэдгүй учраас үнийг хэлэхэд нууцд оруулах журам нууц учраас хэвлийнхэн ч сайн байгаа онж асууж чадахгүй байна. Бид нар ч тэр байгаа онж мэдээлэл нь биднэрт байхгүй байгаа ч. Тэгээ үүгээр энэ ялангуяа төр хороогоор энэ олон мэдээллүүдийг ил гаргая. За би зөвхөн ингэж ойлгосон. Хоёр төр хороо байгуулах уучлаарай гişүн 10 тэрбумын алдагдaltaй байж болцшгүй гэдэг гэрээг ил болгоё гэдэг төр хороо байгуулахаа явж исэн чинь дахиад нэг төр хороо гараад энэ чинь 5-7 нэг хэсэг үсттэй. 5-7 борлуулалтын нэг хэсэг. Үн дотроо оруулаад ярих бүрэн боломжтой шүү дээ. Өнөөдрийг болтол тэр гэрээ чинь байгуулагдаад бараг хагас жил гаруй болж байна. Миний бодлоор зөвхөн та бүхэн тэр бол 5-7 борлуулалтын одоо аптек гэрээнүүдийн гэмүүд одоо нэгтэй борлуулалтын гэрээнүүдийн нэг хэсэг юм байна. Үн дотроо оруулаад тэр асуудлаа шалгаад явахад болно. Ухаан удгаад шалга
нөгөө хэний хэлдгээр нөгөө ухаан удгаач шалгая, тэр олон бортыг мортыг шалга, офтекүүдээ шалгая, тэр хятадтай байгуулсан гэрэн ч гэсэндээ болохгүй байгаа шалга. Хэрвээ одоо тэгээд улсын хурлын чуулган дээр ч гэсэн би хүртэл хэлсэн шүү дээ. Болохгүй байгаад тэр гэрийг цуцалж болно шүү дээ. Улсын хурл тэрвнийг заавал байгуулъя гэж чичрээд байгаа юм ерөөсөй байхгүй. Харин одоо ялангуяа одоо энэ асуудлыг дараа нь ярихад бол нэг хэсэгтээ жоохон хэцүү болж магадгүй. Яг бол бид нар ч одоо нэг гэрээ байгуулаад хэдхэн сарын дараагаар хотын ингээл цуцлаад байдаг байх юм бол бидний хувьд зөвхөн олон улсын найдвартай түнш гэдэг юм бол жоохон хэцүү л болж магадгүй. Гэхдээ энэ бол засгийн газрын бүрийн эрхийн асуудал. Оруулж ирээд цуцлуулаач гэхээр тэхгүй байгаа зү. Тэгэж бүр бид нар ч хэлсэн шүү дээ. Тэгсэн хэрэглэхийн дарга бямцагт бол тийм юм байхгүй наадах чинь худал ташаа мэдээллээ гэл тэгсэн. Тэгээд энэ бол бүрэн эрх нь бол байгаа л гэж бодсон. Гишүүн одоо сүүлийн үед одоо байнгын ажиллагаатай парламентын үйл ажиллагаа доголдоо одоо төсөөч хугацаанд нь баталж амжихгүй байх магадaltaй байдал руу орчлоо. Гадуур одоо эмч багш нар цалингаа нэмүүлэхийг шаардаад суулт чагсаал хийгээд байдаг. Тэгвэл яах вэ? Уг нь бол хуучин одоо өнөөдөр 10 сарын 14. Хуучин төсөв 10 сарын 1-нд өргөн баригддаг гэсэн. За ингээд төсвийн 1-р хилцүүлэг бол 10 сарын эхний 7 хоног та бүхэн өнгөрсөн жил санаж байгаа бол бараг эхний 2-7 хоног 3-7 хоног гэртээ чуулган төсвийн хилцүүлгүүд энэ төр хийнэ гэдээ бүр завсарлаад орон нутгийн сонгуул Монгол гэж явжсэн. Тэрний дараа бид нар 11 сарын 15-нд баталж л байсан. Өнөөдөр 9 сарын 15-нд маш эрт эхэлсэн байхгүй энэ жил. Яагаад эрт эхэлсэн бэ гэхээр тэгээ та бүхэн анзаарсан бол бид нар хэл мэдээлэл олон нийт дээрээс нэмээд бас одоо анхаарлын төвд байхаар олон хоног яг ажлын цагаар нээлттэйгээр маш том хилцүүлгийг анхны хилцүүлэг явуулсан. Бид нар яагаад ингэж хийсэн бэ гэхээр өнгөрсөн жил манай шинэ сонгогдсон гишүүд маань бид нар 2 хоногийн дотор шөнөжин өдөрж асуулт асуувал тэгээд шууд энэ төсвийг хилцэхийг дэмжиж гэдэг санал хураалт явуулчлаа. Тэр бид нар өөрсдөө сайн танилцаж амжаагүй. Энэ хуульд нийцэж гинэ үгүй юу? Иргэдийн саналд нийцэж гинэ үгүй юу? Зарим нь бол салбарын төлөөлөл хүмүүс байгаа. Тэгэхээр нөө салбарын төлөөлөлтөд хүртэл танилцуулж амжихгүйгээр одоо энэ төслийг өргөжлүүлээд хилцээ гэдэг дэмжигдсэн. За үүний дараагаар явж нөгөөх нь хараахан төсөв болоод ерөнхийлөгч хориг тавигдсан. Тэгэхээр бид нар анх удаа энэ жил төсвийн хилцүүлгийг дэгэнт хуулинд өөрчлөлт оруулаад 5 үе шаттайгаар явж хилцүүлж байгаа. Өнгөрсөн жил энэ байтугай энэс хойно л эхэлж ирсэн. Тэгэл бид 9 сарын 15-нд бол баталж ирсэн. За одоо л яг үнэхээр одоо бол өргөн баригдсан байгаа төсвийн хүрээнд бол багш ажилчдын, төрийн аль багшдын цалингийн нэмэгдлийг ингэж одоо өөрийнх нь өссөн хэмжээнд бол өөрсдөд бол аюу хэцүү болсон. Сангийн сайд өөрөө бол хэлж илээ энэ бол бидний улсын хурлал баталсан хүрээнд тэ за ингээд багтаажл өөрчлөлтөд оруулна шүү дээ. Тэрнээс бид нар бас хамаагүй өөрчлөлтүүдийг угаасаа хийж болохгүй. Бид нарт их файлынч байхгүй. Төрийн аль багшд 200 гаруй мянган хүмүүсийн хувь хүний мэдээлэл, цалингийн мэдээлэл тэр бүх файлууд биднэрт байдгүй. Манай дээр одоо улсын хурлын тамгын газар дээр тэрүүн дээр ажилладаг санхүүгийн нарийн мэргэжлийн хүмүүс байдгүй. Яамн дээр одоо сангийн яам дээр 100 гаруй хүнтэй зөвхөн энэ төсвүүдээр ажилладаг хүмүүс хүн болгоныхын компьютер дээр нарийн мэдээллүүдээр хамгийн сүүлд энийг нэгтгэж арайгч төсөв болгож гаргадаг. Биднэрт бол тийм нарийн мэдээлэл байхгүй учраас энэ бүгдийг бол улсын хурал дээр засаж залруулж хийх бол хэцүү болсон байх гэж бодож байна. Яг сангийн сайд хэлэхдээ болохоор бичиг ер нь энэ талаар мэдээлэл байгаа төтөрөг бүрдээ болж байна. Би одоо та нартай адилхан сошиал мэдээлэлтэй ямар ч байсан манай туслах ширээн дээр үлдээсэн байсан. Тэгээд одоо манай туслах бол тийм хариуцлагатай бичиг хүлээж авах хүн биш шүү дээ. Тэгэхээр тамгын газар руу би өгүүлээд тамгын газрын даргаыг дуудаад за энэ нэг бичиг хэрэгт бүртгүүлээд тэр өдөр нь одоо бичиг хэрэгт бүртгүүлээд одоо бичиг энэ улсын хурлын гишүүнийн бичиг өргөн барьж байгаа гэж байгаа юм бичгийг ном журмынхан дагуу бүртгэж аваад явуулах процессыг явуулаа. Энэ одоо манай тусгай ширээн дээр миний гар үсэг зурх бахан цаасан донд орж ингэж явж болохгүй. Одоо надад ирж байгаа бичгүүч гэсэндээ дандаа улсын хурлын тамгын газрын бичиг хэрэгээр бүртгэгдчихэж энэ албачдаг албан байгууллага болгон л тэгж явдаг. Тэгэхээр энэ бол зөвхөн манай туслан ширээн дээр авчиж орхисон гэдэг нь надад өргөн болсон гэсэн юм биш үү? Ардсан намынхан бол дандаа шитрийг хөцрүүлэх бичиг болон амар асгалан хөцрүүлэх бичгийг аль алийг нь чуулган руу зэрэг оруулж ирээд хийлгэцэх гэж байгаа. Тэгэхгүй бол баг ардсан намынхан чуулганы уралдаанд дөрөвдөг талбартаа ер нь суухгүй гэж магадгүй нөхцөл байдал үүсэх юм байна. Тэгэхээр танаа нам 3 дахь өдөртөө хамжаад ер нь чуулганаас өмнө өдөр дах зөвлөлөө уралдаад намын төлөвлөлүүлээд энэ асуудлуудыг одоо тийм болов гэж л найдаж байна харантай. Тэрнээс шин чин
стожингийн нөгөө манай чойжо сайдын хэлдэг чи өвөл болох нь тодорхой, хүүтэн болж байгаа нь тодорхой. Тэгээ энэ эх жилийн цалин тэтгэврийн асуудал хүнд байна. Ахмадуудын түүтэнд байнга юуж байна. Сайхан багш нарын баяр боллоо. Багш нар баяраараа жагсаж гин гэдэг чинь ямар л өөдтэй олигтой байх вэ? Инфляцны өмнө хүний одоо өсөлт бол өндөр байна. Түүнтэй зэрэгцүүлж бид нар цалингийн нэмж чадахгүй байна. Тэгээд бас одоо энэ зүүн нэлээд олон аймгаар гантаа байсан гэхээр айгүй л эрх өвөл бас зодтой аш магадгүй байна. Өвлжилт хүндэрч магадгүй байна. Бидний улс төрийн асуудал бол ингээд яг үнийг хэлэхэд Монголын ард түмний амьдралд ингэж амар нөлөөж болохгүй шүү дээ. Хаашаа аль нэг тийш шийдэх ёстой. Төсөв бол баттгаар батлагдах бах. Тэр үтэл одоо миний санаж байгаагаар намайг сангийн дэцэд байхад сангийн сайдд нь ерөнхийлөгч хориг тавьчаал тэгээд сангийн сайдгүйгээр бид нар төсөв батлуулж лээсэн шүү. Яг төсвийн үеэр яад ч аюулт ингээд засаг огцорчдаг нэг хэцүү тэгэхээр ингээл төрийн албаагчд өөрснөө гүйж байгаа л төсөв бол зөндөө батлуулдаг. Тэр бол төсөв бол батлагдах байх гэж бодсон. Түрүү нөгөө сангийн сайд бол ярихлаа. Одоо үдээд бол баг 2 дугаар хэлцүүлэнд бас 3 руугаа орох гэж байтлаа. Одоо үдээд яагаад та хэвлийнхэн таах өнгөрсөн жилийн цаг хугацааг аваад хараарай. Өнгөрсөн жил ингээл завсарлаа тэгэл бүгдээрээ л яг л хинд энд улсын хурлын чуулганд суухан олдохгүйсэн байхгүй. Бүгдээр орон нутгийн сонгуул гээд одоо ан мангуул бүгдээрээ явж орон нутгийн сонгуулаа хийн гээд тойрог руугаа явчаад байнгын орооны ирсэж бүртгэргүй болчиход байсан. Тэгэл бүр за одоо хилцүүлгөөд төсвийн хилцүүлгөөд та бүхэн хийгээл тэгэл чуулган нэг хэсэг бараг завсарлаад буцаж ирэл төсөв бид нар баталж ирсэн шүү дээ. Яг нэг шүн дөлөөр шахаж хуралдаад нэг жоохон олонний анхаарлаас холуур ингэ төсөв баталждаг байдал дахиад сая үл гэхдээ одоо та бүхэн анзаарсан бол бид нар 4 хоног бараг төсөв хилцүү те. Тэгэхэд бол 4-5 хоног бид нар төсвийн хүрээ төсөв хоёрыг маш их олон нийтийн дунд анхаарлын дунд ер нь л хилцсэн. Ерөнхий дүр зургийг бол харсан байх. Төрийн албаагчдын цалингийн нэмэгдэл байхгүй. Тэтгэврийн нэмэгдэл нэг 6%-тай. За гээд ингээд ер нь бол яг гол юмнуудыг бол иргэд олон нийт бол мэдээлэлтэй байгаа байхаа гэж бодож ин тэгээ ил мэдээл олон нийтээс бас үсгэд энэ улс төрчдийн ямар ч асуудал хаашаач иргэсэн байдаг нэг нь дарга болж л тараад харин төрийн албаагчдын цалин тэтгэвэр яг иргэдийн амьдралд тулдаг эрхчлэлчүүлэг ипотек тэдэнд төр гарах юм. Инфляцаа юу гэж харж байгаа юм. Хэрвээ энүүндээ байрч чадахгүй хэн хариуцлага хүлээх нь ч гэдэг юм. Иргэдийн амьдралд яг тулсан асуудал дээр одоо харах цаг нь бол болсон байхаа гэж бодож байна. Сайн өнгөрсөн 5 дахь өдөр уг нь энэ төсвийг хүлээж аваад дараагийн хэлцүүлгүүд рүү орох уугүй юу гэдэг санал хураалт явах хэрэгтэй байсан. Тэгээ хоёр асуудал үүссэн. За зарим нь нөгөө Арслан намын гишүүдээс зарим нь буцаа гэдсэн байхгүй. Гэтэл төсвийн нөгөө юуны улсын хурлын чуулганы хуралдааны дэгэнт хуулинд байгаа. Хэрэв буцаах юм бол засгийн газар 3 хоногийн дотор буцааж өргөн байх хэрэгтэй. 3 хоногийн дотор. За ингээ өнгөрсөн 5 дахь өдөр чинь баг энэ юуных нь нөгөө 3 хоногийн дотор баг засгийн тарчих үгүй нөхцөл байдал үүсгэц. Тэр хин рүү буцаах вэ? Тэгээд хин тэр 3 хоногийн дотор дараагийн засганд бүрдэж нөгөө шин төсөө хин өргөн барих юм. Гэх мэтчлэн аяга хүнд байдалд орсон. Тэгээд би ч гэсэн өмнө сангийн амд алж ирсэн үний төсөв чинь маш том улс төрийн шийдвэр шүү дээ. 2026 онд одоогийн засгийн газар ямар бодлого барих вэ? Аль салбарыг дэмжих вэ гэдгийг харуулж байгаа том баримт төчгийг ямар ч удирдлаггүй засаг төрн яг юм гангасан одоо бараг сайд дарга нар ям дээрэж очиж ажиллаж чадахгүй байгаа юм цаг үед ингээд хүнд ч биш эзэнгүй хайчиж бас болохгүй хаа гэж үзээд төсвийн байнгын орооны дарга өөрөө энэ санал хураалтыг хойшлуулъя гэдэг даргын дэргэд зөвлөлийн группээр одоо энэ санал хураалтыг хойшлуулъя. Айгүй бол ороод буцаж магадгүй байна. Буцахаар засгийн тэр үед унчвал 3 хоногийн дотор өргөн барих бараг субъектгүй шахан болчиход байна. Энэ нөхцөл байдал үүсгээд байна. Тийм учраас айгүй хүнд байдалд орно гэд ингээд юу хийсэн хойшлуулсан. Тэр гэхдээ мэдээж чинь амар сүүлийн 16 оноос хойш хэд бидний одоо хэлцэж байгаа 19 дэх төсөв байна. Тэгэхээр цаг хугацааны хувьд явдгаар явах байх гэж бодсон. Мөлөг маргааш ингэж удаашржсэн тохиолдол байгаа. Өнгөрсөн жил та хугацааг нь хараарай. Яг би сая тайлбарлаад бас. Мөлөг маргааш уралдана гэхээр өнөөдөр өдөртөх зүйлүүд ер нь болдог томцоо чигтэй байна. Хатаар л юм яг үл одоо хуралдаасаа л 11 сарын 15-наас өмнө төсвөө батлах хамгийн тохиолсон юм бэ? Тэр